эхний ээлжинд бид нар дандаа хариуцлага асуудал ярьж байгаа байхгүй. Яах гад хин юунд зориулна гэд авсан юм бэ гэдэг ярих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд тэрийн тодорхойгүй одоо газ ашиглахгүй болохгүй ерөөсө баларлаа гэдэг чинь зарчмын хувьд бол буруу байгаа юм. Зарчмын хувьд татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө. Бидний нуруунд дээр үүрүүлж байгаа тэр татвараас төлж таарна. Нэг. За хоёрт бол мэдээж тэр шаардлагатай Эрдэнэбургийн усан цахилгаан станц тэр газрын төсний үйлдвэрийг явуулах шаардлагатай, зайлшгүй шаардлагатай. Тэр солон хороол гэдэг нэг төсөл явж илээ. Энийг бол би эсэргүүцэж байгаа. Төсөвтөө оруулаад хилцээр яагаад байгааг нь би ойлгохгүй. Үнэхээр энэ шаардлага та бүхэн санаж байгаа бол би хэлжсэн те. Төсөв алдагдaltaгүй батлуулах нь гол биш. Төсөвт шаардлагагүй нэн хэрэгцээгүй зүйлүүдээ хас эсрэгээрээ одоо Эрдэнэбургийн цахилгаан станц ч гэдэг юм уу тийм хэрэгтэй зүйл байгаа бол нэм оруул хасахтай гарахд бол асуудалгүй байхгүй юу? Гагцхүү хэрэгтэй байна. Энийг бол хэрэгжүүлэе гэж байгаа бол заавалчгүй тэрийг тэнцвэрт алдагдaltaгүй гарах гэдэг шаардлагагүй гэдэг ийм би байр суурьтай байдаг юм байхгүй юу? Тэгэхээр төсөв дотор суулгаж яагаад болохгүй байгааг нь би шалтгааныг ойлгохгүй. Би чинь нөгөө ажлын хэсэгт байсан шүү дээ. Нөгөө төсвийг танах хэрэгтэй. Тэгээ тэн дээр бол би маш сайн санаж байна. Яг шаардлагатай хөрөнгө оруулалтаа хасахгүй шүү гэдгийг бол маш одоо чухлаар авч үзсэн. Хасаагүй. Хөрөнгө оруулалтаас нэг ч төгрөг хасаагүй. Ялангуяа одоо нефтийн үйлдвэр шүү дээ. 449 тавьсан байсан чинь 209. Тийм, тэрийг болохоор миний санаж байгаагаар бол ажлын хэсгийн ахлагч бүр сангийн яамнаас асуусан, тэр төсөл хэрэгжүүлж байгаа газраас асуусан тий. Энийг ингээ хасчиж болж байгаа мó гэж миний санаж байгаагаар бүр тэрэн дээр ч онцгой акцент өгөөд за хөрөнгө оруулалтаас хасч болохгүй шүү чухал гэдэг дээр нэлээд ажилласан. Тэгээ миний ойлгосноор бол болно хангалттай 200 эдийн сая төгрөг энэ жилдээ болно гэж тэр алтан цэцэг гэж хүн бараг хариулаад ирснийг би маш сайн санаж байна. Тэр энэ бол яагаад тэгсэн мэддэхгүй тэгсэн мөртлөө сүүлд нэг 2-3 сарын дараа тий нэмээд яваад байгаа шүү дээ одоо. Тэгэхээр тэрийг яагаад тэр тухайн үед нь оруулж болоогүй юм гэдгийг би ерөөсөө ойлгоогүй. Одоо ч гэсэн дахиад төсөвтөө тодтгол хийгээд үнэхээр нэн шаардлагатай гэж үзэх юм бол хинч дургуутсахгүй, хинч эсэргүүцэхгүй. Бүр хідээрч нэмж болно гэж бодож байгаа. Гагцгүй нөгөө таазанда бас байж ах хэвээр тий нөгөө үрийн тааз 45% хэтрэхгүй гэд. Тэгээ миний ойлгосноор тэр таазнасаа хэтрэхгүй гэж хэлээд ах шиг байлээ. Үгүй тэгээ нэгэнд хэрвээ таазнасаа хэтрэхгүй буюу тэр хуулийн дагуу тэр хэмжээний дотроо байх юм бол яагаад заавалжгүй тусад нь хууль гаргах гэдэг юм. Тэр төсөлтөө тодтол хийгээд үнэхээр энэ одоо мега төслүүдэд иймэрхүү санхүүжилт хэрэгтэй байна гэдээ оруулаад ирвэл энэ дээр би бол өстой зүгээр дууга гараа үргэн. Би угаасаа тэгж хэлчихэж байсан. Шаардлагатай гэвэл нэм тий ямар ч асуудал байхгүй. Заавалжгүй тэнцвэртэй юу байх албагүй гэж би байр суурь. Сайн хэллээ шүү дээ. Гадаадын 12 их 80 төгрөгийн зээл авчихсан тий. Тэгээ одоо тэрийг яаж ашиглах вэ гэдэг юм тодорхойгүй хэн авсан тодорхойгүй гэж маш ноцтой юм биш. Энэ асуудлыг хизээ яригдсан. Энэ яг хөө бид нар чинь гишүүн болол орж ирэхэд л тийм асуудал яригдчихсэн шүү дээ. 12 их 80 төгрөг байна. Тэгээ эн чинь нөө төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд бас нэг өөрчлөлт оруулаад нөө суур зарлага энэ төр гэж бас нэг шин бараг дэлхийд байхгүй нэр том явуулж ирээд бас нэлээд эсэргүүцтэй толгорсон боловч батлуулсан тийм. Тэгээ яг тэр үед л бол бас яригдсан. Би бол бас асуусан гайхсан. Үед энэ асуудал яг бас анхаарлын төвд орж чадаагүй. Тийм анхаарлын төвд яг тэгэл яг орж чадаагүй. Тэгэл асуугаал өнгөсөн. Би бол асууж исэн. 10 жавхлан сайд бол хэлсэн. 10 хэдэн их 80 төгрөг байгаа. Ягаад тэр суур зарлага гэж тусад нь оруулж ирэх гээд байгаа юм гээд тэр хуулийн төслийг нь зөндөө бид нар шүүмжилсэн шүү дээ. Тэгсэн тий суур тэнцэлгээ, суур зарлага гэ тий суур. Тэгэхээр 10 хэдэн их 80 төгрөгийн ашиглалтгүй зээл байгаад байгаа маа. Тэрийг ингээд ашиглах гэхээр нөгөө таазан тулчаад байгаамаа. Тийм учраас ийм суур зарлага гэж гаргаж ирж нэгсэнтэй зээлээ гадагшаа тий нөгөө зарлагаасаа ангид болгож ийж энийг хийн гэж ингэж оруулж иржсэн. Тэгэл тэр үеэс ахуулаад бол ямар ч юм би бол гайхаад сонирхол асуугаад идэнгүү хин хизээ авцсан тодорхойгүй зүйн бол за нэг ийм хиймээр байна гэж тооцоо судалгаа хийж байгаа. За энэ дээр ийм зээл авъя гэх хэвээр татал эсрэгээрээ хизээч авсан мэддэггүй ингэ зээл авцсан. Тэгээ одоо тэрийг ингэж ашиглахгүй болохгүй гэдэг юм. Гэхдээ тэр бас зөв л дөө. Ашиглахгүй бол commitment fee буюу тий одоо үүрэг хүлээсэн нэг тийм шимтгэл төлөөд байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар энэ дээр хатуу бас дахиж ийм алдаа гарахгүй байх юм төлөө явах хэрэгтэй. Хэрэггүй байсан бол яах гэж авсан гэдэг асуулт. Хэрэгтэй байсан бол авцсан бол яагаад ашиглахгүй байгаад байгаа юм. Тэр холбогдох гадна явцсан асуудал шүү дээ. Гадна л одоо явсан юм шүү. Одоо бид нар тэр үед байгаагүй учраас тий. Тэгээ ямар ч байсан би бол бас анх нөө төсөв хилцэж хахад хэлжсэн л да юу гэвэл одоо энэ аудитын тайлан дотор байсан шүү дээ. Гадны зээл тусламжийн
хэрэгжүүлэлтийн талаарх тайлангаа өгдөггүй гэдэг. Сангийн ам зүй нь бол энэ бүх олон улсын зээлийг ашиглаж байгаа байгууллагууд хэрхэн ашигласан тухайга тайлан байнга өгж явах хэрэгтэй хатал тэрийг өгдөггүй гэд аудитын дүгнэлт дотор байсан. Тэгээ би нэг асуугаал хийсэн л да энэ яагаад өгдөггүй юм бэ гэд. Яагаад тэгэхээр тэр чинь өгдөггүй улмаас нөгөө авилгын индексээр доош ороод идэх байхгүй. Бүх юм харилцаа уялдаатай. Гадны зээл тусламжийг хэрхэн ашиглаж байгаагаа ил тод байлгахгүй байна гэдэг чинь цаана авилга явж явах эрсдэлтэй гэж олон улсын байгууллага үзэж байгаа учраас авилгын индексээр нэг бал доошлуулад идэг байхгүй юу гэд би бол амьдаа зөндөл асуусан. Одоо л яг энэ тэр зээлийн ашиглалтын тухай яриа орж ирж штэ тэ энэ хуулиар. Тэгэхээр маш сайн дэнслэх хэрэгтэй. Мэдээ чухал мега төслүүдэд явуулах хэрэгтэй. Болж өгвөл өтөр төргөн тэгээ өртгөн нэмэгдэхээс өмнө явуулах хэрэгтэй гэдэгтээ бол санал нийлж байна. Гэхдээ яагаад заавалчгүй төсвөөс гадуур дахиж төсөв хийх гэдэг байгааг ойлгохгүй байна. Яагаад тусдаа хууль бариад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас ямар ч байсан бас хилцэхэд бол буруу л ах тий тэр өргөн барьсан хүмүүс чинь бас нэг өөрсдийн гэсэн аргументтай үндэслэлтэй л байгаа. Тэрийг сонсох хэрэгтэй.